Говьинчин 2018 гамшигын хор уршгийг арилгах олон улсын сургалтад дадлах сургуулиуд туршлага солилцох үйл ажиллагааг 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 8-ны өдрүүдэд Баруун Бүсийн төв Ховд аймагт зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Говьинчин 2018 гамшигаас хамгаалах сургалтад дадлах сургуулиуд туршлага солилцох үйл ажиллагааны үеэр нуранг давчин орон зай, урсгал болон усан дэх аврах ажиллагаа, өндөр уулнаас олстой эрен хайх аврах ажиллагааг зохион байгуулах бөгөөд Ховд аймгийн засаг дарга аймгийн онцгой комиссийн дарга галсан дондог энэ сарын 28-ны өдөр тухайн дадлага сургуулийг явуулахар төлөвлөсөн дадлагын баазаар очиж бэлтгэл ажилтай газар дээр нь танилцлаа. Говьинчин 2018 гамшигаас хамгаалах сургалтад дадлага сургуулийн урсгал усан дэх аврах ажиллагааны үзүүлэх сургалт дадлага сургуулийг аймгийн төвөөс 60 км-ийн зайд буюу Мянгад сумын Тэмэтийн Дэнж хэмээх газар Ховд голын хөвөөнд зохион байгуулна. Харин өндөр уулнаас эрен хайх аврах ажиллагааны дадлага сургуулийг аймгийн төвөөс 12 км-ийн зайд буюу Шүтийн Тохой гэх газар нуранг давчин орон зайнаас аврах ажиллагааг аймгийн төвд зохион байгуулахаар төлөвлөж байна. За энэ арга хэмжээнд бас баггүй одоо анхаарал тавьж хөрөнгө хүч зарж энэ ажлыг зохион байгуулж байна. За ингэснээр бол баруун бүс нутагт ямар нэгэн гамшиг одоо ууланд болон одоо ус за бусад одоо гал төмөр ийм үед одоо болох үед одоо яаж аврах ажиллагаа явуулах вэ? Иргэдэд одоо хохирол багтаа энэ ажиллагааг яаж зохион байгуулах вэ гэдэг тал дээр голлон анхаарч хийж байгаа. За тэгэхээр энэ арга хэмжээнд оролцож байгаа нийт одоо оролцогчд ба дадлагчид за тэр дундаа бол аймгийн онцгой комиссийн гишүүд мэрэгжлийн ангиуд сайн дурахныг одоо ажиллуулахаар өнөөдөр аймгийн онцгой комиссийн даргын одоо өндөржүүлсэн бэлэн байдалд оролцсон захирамжийг бас гаргасан байгаа. За энэ ажиллагааны хүрээнд бол манай аймаг зохион байгуулах энэ гамшигын хор уршиг арилгах олон улсын сургалт дадлагын ажил бол ингээд 10 хоногийн дотор бол үндсэндээ бүрэн хийгдэж дуусах юм аа. Арга хэмжээнд бол Монгол улсын засгийн газрын төлөөж шадар сайд оролцсон онцгой байдлын ерөнхий газрын дарга хошуу генерал Бадрал замун Америкийн нэгдсэн улсын Монгол командлын одоо командлагч бригадийн генерал 2 хүн ирнэ. Ингээд энэ бүх хүмүүс бол ингээд энэ арга хэмжээг одоо өндөр хэмжээнд зохион байгуулалт бичлэн оролцох ийм одоо төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна. Говьинчин 2018 гамшигын хор уршгийг арилгах олон улсын сургалтад дадлах сургуулийн туршлага солилцох үйл ажиллагаанд Монгол улсын засгийн газар онцгой байдлын ерөнхий газар Баруун Таван аймаг нийслэлийн онцгой байдлын газрын анги алавдаас гадна гадаадын 10 гаруй орны 200 гаруй төлөөлөгчид оролцох юм а. Тиймээс тухайн үйл ажиллагаанд оролцох төлөөлөгчдийг байрлуулах, дадлах сургууль явуулах, бааз байгуулах ажлыг Ховд аймгийн онцгой байдлын газар Дөргөн, Мянгад, Ховд, Буянт, Жаргалант гэсэн сумдын засаг даргын тамгын газар хариуцсан хийж байна.